Fujiroki брендийн түүх 70 жилийн зориулсан бүтээв. 1954 онд дайны дараах Японы иргэдэд дэмжлэг үзүүлэх ирмэлзлийн дунд Набуо Фужимотогийн массажны сандал зохион бүтээж эхэлсэн. Тус бүтээгдэхүүний анхны зорилго нь нийтийн халуун ус болон уламжлалт дэм буудлуудад тавигдах учиртай байсан ч 1970-аад оны үеэс эхлэн энгийн айл өрхөд ч массажны сандлыг өргөн хэрэглэж эхэлсэн. Набуо Фужимотогийн би Япон улсыг бүхэлд нь эрүүл бас жаргалтай болгохыг хүсэж байна хэмээх сэтгэл нь орон даяар тархаж эхэлсэн. Fujiroki хүмүүсийн эрүүл мэнд болон аз жаргалыг бодож бизнесээ үргэлжлүүлсээр ирсэн нь одоо хүртэлх 5 сая гаруй массажны сандал дэлхийн олон оронд борлуулагдсаны үндсэн шалтгаан билээ. Дэлхийн массажны сандлын түүх нь өөрөө Fujiroki брендийн түүх юм. 1954 он анхны олон нийтэд зориулсан массажны сандал мэндэлв. 1965-аас 1967 онд энгийн нухах техникээс товших техниктэй болж хөгжив. 1975-аас 1979 он нухах болон товших автомат тохиргоон дээр роллер массажтай болсноор айл өрхөд хэрэглэх болсон. 1995 он гуй болон шилбэний бариатай болж массажны хүрээ өргөсөв. 2000 оноос эхлэн дээрх дэвшлийн ачаар агаарын дэрэг болон механик нухалтын хослолсон техниктэй сандлууд цаашлаад 3D системтэй мэрэгчлийн сандлууд бүтээгдэж эхэлсэн юм а. Нурууны хэмжлэхийг шинэ технологи нь бүх хэрэглэгчдэд өөр тохирсон массаж хийх боломжийг бүрдүүлж хиймэл оюухан дээр суурилсан загварууд хөгжиж эхэлснээр бодитоор булчингийн байдлын анализ болон автомат тохируулах хийх боломжтой болсон. Мөн цаашид Fujiroki брэнд нь дэлхийн массажны сандлын анхдагч байсан шигээ ирээдүйд ч энэ салбарын өнгийг тодорхойлон ажилласаар байх болно. Анхны загвар гарснаас хойш 70 гаруй жилийн хугацаанд олон загварууд шинээр мэндэлснээс гадна одооноос эхлэн бид өнгөрсөн он жилүүдэд хоримтлагдсан туршлагад тулгуурлан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологитой хослуулан массажны сандлын гайхамшигыг хүмүүсийн эрүүл мэнд болоод аз жаргалыг дэмжих гэсэн мөнхийн зорилготойгоор үргэлжлүүлэн зохион бүтээсээр байх болно. Тав тухайг дараагийн түвшинд нэвтрүүлнэ. Fujiroki Mongolia.